Мэдээж одоо яг хүн 18-т жирэмсэлж болно шүү дээ, тийм. Ингээд жирэмслэх юм бол эстроген дааврынхаа нөлөөгөөр ер нь жирэмсэн үед хүний эстроген даавар бүр хамгийн өндөр түвшинд очдог эмэгтэй хүний. Тэгээ пик стейж дээр очсон байгаа энэ үед бүхний эд ялгар нь хөгжиж дуусна. Тэгэхээр заавал 25 нас гэсэн үг бас биш ах. 25 нас гэдэг бол хожид төрөлтөд ордог. Тэгэхээр жирэмсэн байгаа хугацаа сарын тэмдэг ирэхгүй нь буюу энэ эстрогены атак давталгаа төр зурч гэсэн амарч шүү дээ. Жирэмсэн байх үед нэг 9 сар орчим сарын тэмдэг ирэхгүй хүүх амарна. Дээрэс нь хөхөр хоолно гэдэг чинь өөрөө бас таны хөхний хавдрын эрсдлээс хамгаална. Ихэнх эмэгтэйчүүд шуналдаг. Надад хамгийн томыг хэлж, аль нь надад тохирох хамгийн том бэ гэж асуудаг болохоос биш. Аль нь надад гоё натурал харагдах гэж асуудаг нь бол цөөхөн 2 3 эмэгтэй л 10 өмнө. Бусдад нь байж болох хамгийн том нь нэгэнт би мөнгө зарж 10 хэдэн сая төгрөг өгч байгаа юм. Гоо зүүн хэмжүүр стандарт хүн болгонд ондоо учраас тэрэнд нь л тааруулж өгөх нь одоо миний үүрэг болж байгаа байхгүй. Сайн байцгаана уу? Манай Тэкрэтийн тэмдэглэл подкастын маань нэгэн шинэ дугаар эхэлж байна. Тэгээд өнөөдөр бидэнтэй хамт хөх бамбаа мис асуулын эмч Лүдвд орж оролцож байна. Танд урилга хүлээж авсанд маш их баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр хөх бамбаа мис засал эмч гэхээр хэдүүлээ яг нэг үзэгчтэй хоёлаа нэг тайлбарлаж өгье те. Түрүүн нэг ярьж байсан шүү дээ. Хөх бамбаа ингэдэг. Тий, хөх бамбаа хоёр нэг байд юм уу? Би гайхаад байгаа байхгүй юу? Яг нь ерөнхийдөө олон улстай болохоор хөх бамбаа хоёр хамтдаа эмчнэр нь ер нь ярьдаг. Яг нь Монголд бол яг юу байхгүй л те. Хөх бамбаа зэрэг сургадаг систем бол байхгүй. Тэгэхээр би чинь анагаахаа төгсөөд ерөнхий мэс заслаар сураад тэрнийхээ дараа хавдрын мэс засал, хөхний мэс заслаар сураад тэгээд араас нь за ер нь гадагш татгч яваад үзэхээр дандаа ер нь бол брестийн тайрууд гэж нарийнст юм байна. Тэр чинь цаанаас учиртай аль аль нь дотоод шүүрэл болон даавартай холбоотой хэрэгтэй учраас тэгээд бамбаагаар суураа гэж дахиж бамбаагаар сураад тэгээд finally брестийн тайрууд болсон да. Ер нь тэгж авдаг. Тэгээд аль аль нь чинь нэмэгтэйчүүдэд бас тохиолддог өвчлөл байхгүй. Бамбаа мэс засал бол ер нь 3-1 харьцаатай. 3 нь эмэгтэй, 1 нь эрэгтэй. Илүү түгээмэл эмэгтэйчүүдэд тохиолддог. Тэгээ би өөртөө чинь болохоор ер нь төлхөө яг нөгөө хөхний талаар ярилцъя гэж батсан. Тэгээд ер нь яг хөхний тухай асуудал нэг эмэгтэй хүнд хөх ургаж хийсэн цагаас эхлээл тэгэл нөгөө хүүхдэл дагдаг асуудал байдаг шүү дээ. Тэгэхээр яг нөгөө нэг яг миний хувьд яг үнэндээ хөхөө хизээ анхаарсан бэ гэхээр жирэмсэн болоод тэг хүүхдээ хөхүүлэхтэл эн чинь нэрээ нөхөртэй мэдээ ингэж мэдсэн. Тэгэхээр юу яг хідэн наснаас эхэлж хөхөндөө яг анхаарал хандуулах хэрэгтэй дээ. За яг хөтэ одоо яг тийм стандарт гайдлайн нэтер бол байхгүй л тийм мэдээж одоо гэхдээ ингэдэг ер нь энэний тухай ярихын тулд хэдүүлээ хөхний хөгжлийн тухай ярих хэрэгтэй болох байх л та. Айгу олон подкастандаас ярьцсан. Гэхдээ яг чинь нөгөө сегментүүд нь өөр учраас тийм үзэгчд нь өөр. Тэгэхээр бүгднийг давтаасайхаа ярья гэдэг шиг. Манай ээлжнэр үзээ. Ер нь эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхдээр хоёулаа ер нь бол адилхан одоо хөхний булчирхайтай. Бид нар чинь бол ер нь бол яг хоёр жоохон ингээд 3 настай хүүхдээ ингээ харах юм бол 90 юм ялах гэдэг бол хэцүү шүү дээ. Хувцсын л одоо ингэж ялахгүй бол яг адилхан байдаг. Тэр чинь ягаад тэгэхээр нөгөө бидний гол хүүсийг тодорхойлж байгаа бэлгийн дааврууд ялгарч эхлэегүй байгаа учраас тэгээд бүх юмнууд нь ерөөхдөө бол адилхан гэсэн үг. Яг арай өөр хүмүүст болохоор би нэг юм дээр тэгэж ярьсан чинь ерөөхдөө өөрлөдөг штэ эрэгтэй хөгж байгаас эхлэхгүй ч гэдэг юм эмэгтэй хөгт дарах энэ төр гэж бас ярьдаг л та. Practically тийм байж магадгүй. Гэхдээ физиологийн хувьд бол ерөөхдөө яг адилхан байдаг. Дуу хоолойны өнгөч гэсэн адилхан нарийнхан тий. За гэтэл энэ ялгарл хизэнээс эхлээд яг эмэгтэй хүн яг эрэгтэй хүн гэж ялгард юм бэ гэхээр ерөөхдөө төмсгний үйл ажиллагаа болон өндөвчний үйл ажиллагаа эхлэх үеэс одоо бидний мэддгээр бол цэвэршилтийн бидний мэддгээр бол одоо шилжилтийн наснаас гэсэн үг тий. Тэгэхээр харьцангуй сүүлийн үед бол шилжилтийн нас жоохон залуужж байгаа, жоохон болж байгаа. Тэгэхээр 9 наснаас 10 наснаас эхлээд нэг 13 4 нас хүртэлх энэ хугацаанд эмэгтэй хүний охины эмэгтэй хүүхдийн өндөрчний үйл ажиллагаа эрчимжиж эхэлнэ. За энэ үед бол эстроген болон прогестерон дааврын хэмжээ нэмэгдэнэ. За ялангуяа эстроген дааврын нөлөөгөөр одоо хөхний булчирхай ялгарн хөгжиж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр эмэгтэй хүүхдийн хөх бол нэг 8 9 наснаас эхлээл ялгараа хөгжиж эхлэх нь шүү дээ. Ялгараа хөгжлийн 4 үе шат байдаг. 0 stage за бүр нарийн үедээ байна. Хөхний бол булчирхайн үлдэгдэл тэнцээ ингэж байж л ахна байна. Тэгээ 8 наснаас эстроген даавар нэмэгдээд эхлэхээр яг хөхний толгойн эргэн тойрны эдүүд хөгжиж эхэлнэ. За тэгээд 12-аас 15 нас гэж үздэг. Энэ үед болохоор яг хөхний дэлбэнгүүд хөгжиж эхлээд, суугууд нь хөгжиж эхлээд тэгээд 18-аас 25 наснд одоо 3 дахь ялгараа хөгжил явагдаад нэг 70-80% та ингээд хөгжөөд дуустдаг гэсэн үг. Тэгэхээр энэ бүхнийг тайлбарлаж байгаа шалтгаан гэвэл яг хөхний эд одоо ингээд ургаж эхэлж байгаа энэ үеэс эхлээл ер нь анхаарч эхлэх хэрэгтэй. За гэхдээ яг анхаарна гээл
Учиргүй нэг тийм амар спешиал юм байхгүй л дээ. Ядч л одоо ээжүүд нь охтуудынхаа хүүхийг анхаардаг байх хэрэгтэй тий. За эргэн тойронд нь илүү хүүх байна уу? Хүүхний ургалт нь жигдхэн байна уу? Жигд явагдаж байна уу? За тэгээд сар болгон одоо энэ чинь охтуудад сарын тэмдэг ирээд эхэлнэ. Сарын тэмдэг ирсний дараа хөхөө өөрөө шалгаж үздэг тэр дадлыг бүр багаас нь суулгачвал тэр дадал бол насан туршид нь өөрийг нь дагаад явах. Өөрийг нь хөхний хавдар туссан ч гэсэн яг тусгаас бол зэрэглэхгүй. Туссан ч гэсэн эрт үе шатанд нь онцлоход бол туслах. Иймэрхүү дадлууд бол байдаг. Подкастын хамтран ажиллагч эрүүл хүнсийг инхрийн үрдэ Baby Bio. Тэгэхээр ер нь бол сая тэгж ойлголоо. Одоо нэг эрт үедээ одоо тэр одоо жоохон хүүхэд нь одоо за нэг шилжлийн насны охин байлаа гэхэд хөхний ямар нэгэн өвчлөлт өөрчлөх магадлал нь бол бага гэж ойлголоо мөн үү? Яг харьцангуй бага, мэдээж хэрэг бага. Ялангуяа хавдрын тухай ярьж байгаа бол бүр бага байдаг. Яг тиймэрхүү яг өсвөр үеийн охтуудад бол их хөвчлэн нөгөө гажиг талтай ч юм уу тий. Одоо илүү хөвгтэй байх маах тиймэрхүү зүйл бас байж болно. Нэгдүгürt, хоёрдугаарт бол даавартай холбоотой, өнчин тархитай холбоотой ч гэдэг юм уу, төрөлхийн өндөрчний үйл ажиллагаа дутмаг интерфейс болоод хөхмөх ургахгүй байх ч гэдэг юм. Тиймэрхүү асуудлууд байж болно. Гэхдээ энэ дэр бол жижигхэн хөхтэй охтууд бол тэгж бодох хэрэггүй. Өндөрчний дутмагчлалтай юм шиг байна гэж бодох хэрэггүй. Хөхний эд болон хөхний хэмжээ ер нь хэр том байх юм гэдэг нь цэвэр одоо булчирхайлаг эдийн хэмжээ болон өөхий эдийн хэмжээс хамаарна. Тэгэхээр туранхай охтууд бол хөвчлэн жижиг хөхтэй л байгаа. Тэр чинь гадна талаар нь хүрээлж байгаа өөхий эдийн хэмжээ бага юм чинь тий. Гэтэл бүр илт одоо ингээд чинь хөхний толгой хүртэл ингээд хөгждөг, томордог, бор нөсөө хүртэл томроод ингээд яг хөгжил явагдаж байгаа нь ингээд мэддэх байхгүй. Сарын тэмдэг хүртэл ирээд эхэлнэ. Гэтэл одоо ерөнхийдөө гайдлайн дээр 13.5 нас гэж бичсэн байдаг. Яг нь ерөнхий практикли 13-4 нас хүрчээд байхад сарын тэмдэг үзэгдэхгүй ч юм уу эсвэл хөхний хөгжил явагдахгүй байгаа нь ингээд илт байх юм бол эмэгтэйчүүдийн болон дотоод шүүртлийн эмчид хандаад нэг давруудаа шалгуулаарай гэдэг зөвлөмж бол байдаг. Бусдаар бол өсвөр насны охтод бол харьцангуй гайгүй. Одоо сая нөгөө хоёлаа хөхний хэмжээ ярьлаа шүү дээ. Тэнгүүд хөх ер нь хэдэн нас хүртэл ургаж таасны хэмжээ нь 18-аас 25. Тэгээ би түрүү нөгөө хальт яриад өнгөрсөн ингээд 70-80% хүртэл хөгжиж байгаа чинь ингээд 3-4 стейж байдаг байхгүй. Тэгэхээр эхний 3 стейж бол ер нь ингээд 25 нас хүртэл үргэлжлэх юм байна гэж үзэж байгаа. За энэ стейж дээр хөх бол нэг 70-80% тал байна. Тэгээд үлдсэн одоо яаж хизээ 100% болж хөгждөг гэхээр жирэмсэн байх үед хүний хөх 100% бол хөгжиж дуустдаг. Та өөрийгөө ингээд эргэн санаа бодоод үзвэл яг мэдэгт нь ерөнхийдөө төрөөгүй охтуудын хөх бол хөхний толгоон жижигхэн, хөхний нөсөө жижигхэн, ерөнхийдөө булчирхайлаг давмгаалсан, илүү юм хатуу, чангач гэдэг юм уу тийм байдаг. За тэгээд яг жирэмсэн болоод эхлэхэд бол хөх сүү ялгаруулгатай бэлдээд толгойн томордог, бор нөсөө томордог, илүү одоо дарк болдог ч гэдэг юм уу. Ингээд яг хөх 100% яг хөгжиж дуустдаг. Тэгэхээр төрөөгүй охтуудын хөх бол 3 дугаар стейж дээрээ нэг 70-80% хөгжилтэй л байж ах нь. Тэгэхээр 18-аас 25 наснд бүрэн ургаж туусна гэж үзнэ. Мэдээж одоо яг хүн 18-т жирэмсэлж болно шүү дээ, тийм. Ингээд жирэмслэх юм бол эстроген дааврынхаа нөлөөгөөр ер нь жирэмсэн үед хүний эстроген даавар бүр хамгийн өндөр түвшинд очдог эмэгтэй хүний. Тэгээ пик стейж дээр очсон байгаа энэ үед хөхний эд ялгаран хөгжиж дуусна. Тэгэхээр заавал 25 нас гэсэн бас биш ах нь. Тэгэхээр амьдралынхаа аль үед хөвгттэй болж байгаа гэдэгт нь 25 хүртэл жирэмсэн болоогүй байсан ч бас болно шүү дээ. Тэгэх юм бол тэр үед таны хөхний хөгжил 3 дугаар стейж дээр байж л байна. Тэглээгээд муу зүйл биш. Гэхдээ 25 нас гэдэг бол хожид төрөлтөд ордог. Ер нь л болоос та. Зөв. Тэгэхээр тэр болтол санаа зовох хэрэг байхгүй юм шүү дээ. Санаа зовох хэрэггүй гэж бас хэлж болохгүй юу? Яг нь мэдээж хавдрын эрсдэл бол харьцангуй бага. Гэхдээ нөгөө өөрийнхөө хөхийг тэмтэрч шалгадаг тэр дадал бол стил байж л байх хэрэгтэй. Яг гэвэл хавдар ерөнхийдөө 40-с дээш наснд хавдрын эрсдэл нэмэгдэнэ. Тэгээд ихэнх тохиолдолд бол 50-с дээш насны эмэгтэйчүүд хөхний хавдраар өвднө гэж үздэг. Гэтэл сүүлийн үед бол 30 хэдтэй хүүхнүүд бол нэлээх онцлогдож байна. Монгол улсад бол одоо ялангуяа яг манай эмнэлгийн датан дээр бол хамгийн залуу хүүхний урт хавдар 28 наснд онцлогдсон байдаг. Тэгэхээр бүр ингээд санаа зовлтгүй та ингээд төрөлтлийн ягчгүй гэж хайж болохгүй байх нэ л да. Зүгээр хөгжлийн стейжийн хувьд юм байдаг шүү гэж хэлж байгаа гэсэн. Сүүлийн үед ер нь яг ийм хөхний хорт хавдрын кейсүүд улам ингээд нэг морьтой л байна. Одоо тэр тусч гинэ гэдэг ч юм уу. Тэгэхээр надад нэг тийм ийм айдас байдаг байхгүй юу тий. За тэгвэл би яаж урьдчилсан сэргийлэх юм тий ээжигээ ч юм уу одоо өөрийгөө тий эсвэл эмэгтэй дүүгээ охиныгоо гэдэг ч юм уу тий. Тэгэхээр урьдчилсан сэргийлэх боломжтой юу? Ер нь тэрийг боломжтой бас боломжгүй. Яг гэвэл тэр чинь ер нь хэдүүлээд тэгвэл хавдар гэж юу юм гэдгээс яриа л та тий. За би ингээд яриан дундаа
зарим юм мартчихж магадгүй шүү. Тэгэх юм бол та яг асуултаа санаалаарай заяа. Наадгүй л эн чи өөрөө хитрхи юм өргөн сэдв байна. Тэнгүүд хоёлаа зөвхөн энэ аяхтай усны тухай яриаг шүү дээ, тий. Тэгэхээр нэлээд өргөн сэдв. За хавдар гэж юу юм бэ гэхээр ерөнхийдөө таны биед өдөр тутамдаа цаг минут бүр секунд тутамд таны эс ингээд хуваагдаж байгаа. Бид нар 10 жилийн биологийн хичээл дээр үзчихсэн баг. Миоз болон метод хуваагдлын тухай тий. 2 4 8 16 32 гэж эсүүд хуваагдаад явдаг. Энэ бүх зүйлийг чинь таны эс дотор байгаа ДНХ гэдэг зүйл өдөртөж байгаа. ДНХ кодолж байгаа тий. Нэг бид нар ген гэж ярьдаг. Тэр ингээд зөв ажиллаж ийж одоо ингээд таны эсүүд ингээд эрүүлэлээр зөв хуваагдах нь шүү дээ тий. За гэтэл тэрэн донд одоо нэг эс буруу кодлогдлоо гэж бод. Одоо би ингээд яг юм хар өмдтэй хар цамцтай ингээд байж ах хэвсэн чинь миний өмд саарлал болчихлоо. За тэр эсийг засахгүйгээр буюу устгалд оруулахгүй байх юм бол яг тийм адилхан саарл өмдтэй буруу эс ингээд 2 4 8 16-г үржин. За ингээд тэр эсийн хуваагдал тасралтгүй цаашаа явагдаад эс бэжад эдийн төвшөнд очиод ирэхийг бид нар хортой хавдар гэж нэрлэж байгаа. Тэгэхээр бүх хавдрууд адилхан. Зөвхөн хөхөн дээр биш бүх эргэтэн системийн хавдар ер нь л ингэж явдаг. За тэгэхээр тэр буруу кодлогдод байгаад хүрэж байгаа бүх шалтгаанууд өөрөө хортой хавдрын эрсдэл хүчин зүйл болно. Тийм учраас юм өргөн хүрээтэй болон бас болохгүй гэж ярьж байгаа. Тэгэхээр хорт хавдрын эрсдлийг бид нэр өөрчилж чадах болон өөрчилж чадахгүй гэж хоёр ангилдаг. Дээрэс нь эрсдлийг хөнгөн дунд хүнд гэж бас 3 ангилж бас ерөөхдөө болдог. Тэгэхээр нэгдүгээрт бидний өөрчилж чадахгүй хүчин зүйл нас. Нас ахихын хэрээр хөхний хорт хавдраар өвдөх эрсдэл нэмэгдэнэ. За хоёрдугаарт бидний ethnicity буюу яс үндэс. За тэгээд арьсны өнгө тоон байнуулж байгаа. За тэгээд гуравдугаарт сарын тэмдэг эрт ирэх нөлөөлнө. Бид нар сарын тэмдэг хизээ ирэхийг удирдах чадахгүй тийм. Энэ бол цэвэр одоо удамшлын шалтгаантай байгаа шүү дээ. Дөрөвдүгээрт хожуу цэвэрших. Хожуу цэвэрших. За тэгээд тавдугаарт болохоор одоо ингээд дунд риск харьцангуй бид нар зохицуулж болон төлөвлөх боломжтой хожуу төрөлтөнд өртөх байх буюу 30 наснаас өмнө төрөх. 30 наснаас хойш анхны төрөлтөнд болж байгаа хөхний хорт хавдрын эрсдэл ерөнхийдөө бол нэмэгддэг. За тэгээд дараагийнх нь хүүхдээ хөхөр хооллох. Энэ бол бас одоо өөрийгөө хамгаалж байгаа нэг хэрэг. Тэгэхээр энэ бүх эрсдэл хүчин зүйлс. За тэгээд дээрэс нь бидний амьдралын хэм маяг гэж болно. Мэдээж хэрэг тамхины хэрэглээ. Жохон яриа уйдгартай болж магадгүй. Гэхдээ эн чинь нөгөө онлынхаа хүрээнд заавалчгүй ийм л байдаг учраас ингэж ярьж байна л да. Тэгэхээр тамхи байна. Сүүлийн үед бол харьцангуй одоо залуу охтуудын дунд тамхины хэрэглээ өндөр болсон. Энийг бол бүгдээрээ мэдж байгаа. Өмнө нь бол зөвхөн одоо банднаар хөвгүүд л одоо гарч тамхилыг идэвсэн бол одоо хамтдаа зогсоол тамхилдаг болсон байна. За зөвхөн одоо утаат янз бүр тамхинаас гадна биднэрт электрон тамхи гэдэг сонголт гараад ирсэн. Энэ нь биднэрт хаас айгүй орон зай болон цаг хугацааны ямар ч лимитгүйгээр никотиныг өөртөө авах боломжийг өгч байгаа байхгүй. Айкос болон вейп бүгдээрээ л никотин авалж байгаа. Никотин чи өөрөө сонгомлоор хөхний эд дээр очиж тэнцээ ДНХ-ийн гэмтэл үүсгэдэг. За тэгээд алкогол нь хэрэглээ байна. Алкогол. Тэгээ бидний одоо нөгөө хоол хүнс, боловсруулсан хоол хүнс, хям өдрөгдөх юм те. Энэ боловсруулсан хоол хүнс яагаад бүх зүйлийн бүх хавдрын эрсдэл хүчин зүйл болж болно. Зөвхөн хөхч биш. Яагаад гэвэл тэр эсийн ДНХ кодыг өөрчилж агаад бүх хүчин зүйлс л өөрөө хавдрын эрсдэл хүчин зүйл байхгүй. Тэгээ дээрэс нь нэмэгдээд бүр strong risk гэх юм бол гений мутац. Та ингээд цаанаасаа ээжээсээ эмээгээсээ тэр генийг өвлөд авцсан бол яах юм? Хөхний хорт хавдар төрөгдөг нэг ойрцоор 24 26 орчим гений мутац байгаа. Тэ дээрээс хамгийн хүчтэй бөгөөд хамгийн түгээмэл үздэг нь бол BRCA1-2 буюу BRCA1-2 гений мутац. Өндөр нэмээд 2 3 мутацууд байгаа. Хамгийн түгээмэл strong risk-үүд. Тэгэхээр энэ төрлийн генийг өвлөж авсан бол ялчгүй танд хөх болон өндөвчний хорт хавдрын эрсдэл байгаа л гэсэн үг. Тэгээд нэг сонирхолтой зүйл нь яагаад ингэж түрүүний тэр нөгөө эрт сарын тэмдэг ирэх, хожуу цэвэрших, хожуу төрөх, хөхөр хооллохгүй байх гэх мэт нь хөхний хавдар төрөж байгаа юм бол гэж бодогдож байна хоёр нь. Тэгж байна. Яа тэгэл намайг анх энийг сорж хахад би өөрөө ингэ уншиж хахад надад бүр сонирхолтой санагдчихсан байхгүй. Гэсэн чинь үүний цаана бол цэвэр одоо нөгөө түрүүний миний хамгийн подкаст ихэнд ярьсан эстроген гэдэг дааврын нөлөөлөл энэ ард нь гол тоглолт хийж байгаа. Миний ярьсан бүх зүйл хоорондоо ингээд холбогдож байгаа ингээд сайн хүмүүс ингээд хэрвээ хитрхи онлайн мэрж гэж бодож ивэл тавтаа сонсох хэрэгтэй. Тэгэх юм бол яг гоё ойлгох байх гэж бодож байна. Тэгээд эстроген гэдэг даавар энэ гол ролтой оролцож байгаа. Яад гэвэл шилжилтийн насанд юу тохиолдлоо? Бидний охтуудын өндгөвчнөөс эстроген даавар ялгараад тэр дааврын нөлөөр хөх ялгарх өгсөн тийм үү? Тэр бол бүхэл амьдралынхын туршид үргэлжлэнэ. Эстроген даавар цуснд нэмэгтгэл юм бол хөхний эд пролиферац хийх буюу ялгарх өгчнө гэсэн хөхний эдүүд. Тэгэхээр нэгдүгээрт одоо өндөр сарын тэмдэг гарч ирнэ.
Эмэгтэй хүн сард 1 удаа цус үзэгддэг буюу сарын тэмдэг ирдэг. Үүний цаана 2 удаа дааврын дээш доошоо савлалт явж байгаа. Эстроген даавар ихцээд буцаад буурдаг. Тэгэхээр яг овуляцны үед эстроген даавар бол бүр тултал өндөр болдог л доо. Тэгэхээр эмэгтэй хүн яг одоо үндгээс ялгаруулж байгаа тэр үедээ бол хамгийн дур булаам, секси, ярьсан гоё зөөлхөн, бэлгийн дур хүсэл ихтэй ч юм уу байдаг. За тэг үед дагаад бас одоо ингээд хөхний ялгар хөгжил нэмэгдчихэд гэсэн үг. За хэмжээ томордог ч юм уу тий. Тэгээ буцаад жоохон багасдаг. Эстроген даавар буурахаар. Тэгэхээр эн чинь яаж сард 1 удаа хөхний эд ялгараад буцаад ялгарлан багасч байна. Жилдээ 12 удаа. Тэгэхээр эрт ирэх тусам яах вэ гэхээр хөхний эдийн энэ ялгарын хөгжил томроод буцаа болоод байгаа энэ процесс давтагдана гэсэн үг. Тэгэхээр энэ процессын дүнд буюу ялгарын хөгжлийн дүнд нэг эс буруу кодлогдох боломжтой гэж үздэг байхгүй. Тэгээ ингээд хөгжөөд болоод тах явцад нэг эс буруу кодлогдчих юм бол энэ цаашаа ингээд ялгарын хөгжсөөр аваад эд болох эрсдэлтэй. Тийм учраас хэдий ч олон удаа сарын тэмдэг ирнэ тэр нь өөрөө риск болоод байгаа. Тэгэхээр эрт сарын тэмдэг ирэх болон хожуу цэвэрших хоёр ингэж хоорондоо нийлж ийн гэсэн үг. Тэр нөө жирэмсэлж байна гэдэг чинь сарын тэмдэг зогсож байна буюу эстроген дааврын тэр ихсэлт багсалт төр хугацаанд зогсож байна. Жирэмсэн гэхдээ энэ дэр нэг асуулт гарч ирдэг. Би өөрөө уншиж байхдаа энэ асуултыг өөрөөсөө асууж ирсэн. Тэгвэл жирэмсэн байх үед эстроген даавар ч юм уу пик стейж дээр очиж шин хамгийн өндөр болдог. Тэгвэл ягаад жирэмсэн үед хадрын эрсдэл нэмэгдэхгүй юм бэ гэдэг зүйл. Гэтэл тэр бол өөр юм байлээ. Эстроген даавар хэмжээд пик болоод ингээд тогтмол байгаа тохиолдолд эстрогены атак бага. Нэг ингээд үйлчлээд байгаа савлгаатай байгаа нөхцөлд ялгарын хөгжөөд болоод байгаа энэ процесс донд нь эс кодлог буруу кодлогт боломжтой гэсэн. Тэгэхээр жимсэн байгаа хугацаа сарын тэмдэг ирэхгүй нь буюу энэ эстрогены атак давталгаа төр зурч гэсэн амарч шүү дээ. Жимсэн байх үед нэг 9 сар орчим сарын тэмдэг ирэхгүй хүүхэн амарна. Дээрэс нь хөхөр хоолно гэдэг чинь өөрөө бас таны хөхний хавдрын эрсдлээс хамгаална. Хөхөр хоолж явах үед эстроген дааврын хэмжээ бага байдаг. Бараг одоо цэвэршсэн эмэгтэйтэй ойролцоо хэмжээнд бага байна гэж үздэг. Тийм учраас бас эстрогены атакаас хамгаална. Тэгэхээр хөхөр хооллох нь өөрөө таны хүүхдийг одоо эрүүл зөв байж болох таны өөрийн одоо удмын дархлаа гэж өвчтэй. Таны өөрийн амьдралын хэв маягаас олж авсан одоо жинхэнэ шороо идэнэ гэдэг шиг тэр натурал дархлааг хүүхдэд өвлүүлж өгч байгаа ганц зүйл чинь өөрөө хөхнөөс байхгүй. Тэгэхээр тэрийг өгөнгөө давхар та бас өөрийгөө хөхний хавдраас хамгаалах боломжтой ийм гоё гайхалтай физиологи ард нь явж идэг. Бидний бие бүр ингээм амар ичтэй нэг юм амар смарт шүү дээ. Айгуу ухаалаг тийм тогтолцоо тий. Уучлаарай бичлэгийн төр энд хүрээд төгсгсөе. Тэгэхээр Secret-ийн тэмдэглэл подкасттай хамт Green Gate International-ийн Baby Boy брэнд хамтран ажиллах басны дуудлага хатаатай байна. 1996 онд Франц улсад хүүхдийн анхны нэмэлт органик сүү үйлдвэрлэж эхэлсэн Baby Boy брэнд 2018 оноос хойш Монгол улсын зах зээл дээр хүч дүрэн орж ирсэн. Тэгэхээр Европын холбоо болон Франц улсын органик бүтээгдэхүүний бүх шаардлагыг хангасан Baby Boy брэндийн бүтээгдэхүүнүүд Secret-ийн тэмдэглэлтэй хамтарч аваад би өөрөө төлөв их баяртай байна. Тэгэхээр эрүүл хүнсийг инхрээ өрсөд ураатай Baby Boy брендинг аль бие усны сошиал хуудасаар Secret-ийн тэмдэглэл подкастын хэсгүүдийг та бүхэн хүлээн авч үзэх боломжтой боллоо. Ингээд эрүүл хүнсийг инхрээ өрсөд Baby Boy Secret-ийн тэмдэглэл хамтдаа. Тэгээд сая хоёлаа яг нөгөө хөхөр хаалт гэд ярьсан дээр одоо би мартаг байгаа дээр асуулт асууж. Ялангуяа хөхөр хаалж байгаа эмэгтэйчүүдийн дунд түгээмэл бүр маш их байдаг нь одоо нөгөө нэг голдчлоо гэж бид нар ярьж шүү дээ. Тэгээд би ингээ ээжүүдийн групп байдаг байхтал ингээл хүүхнүүд асуудаг лээсэн ингээл тий ингээл хатуураад байна ингээд бүр амар болцсон. Тэгээд зү асууж байгаа тэндээс тэнгууд доор нь ингээ комментээр тэр бариач руу энэ бариач руу яв гэж тэгсэн. Тэгээд тэр чинь одоо би 18 онд төрж байхтал тийм байсан. Тэгээд би хэсэг тэр группс гарсан байж байгаа. Сая буцаад нөгөө нэг сэдвээ ингээд бэлтгэхэд орлоо. Тэр асуулт яг байж байгаа байхгүй тий. Одоо 18 онд ч гэсэн 26 онд ч байна. Одоо баг 10 жил боллоо гэж. Магадгүй 2008 онд ч байсан л ах. Тий байсан. Манай ээж мэж үед л угаасаа байсан шүү дээ. Тэгээ би бодохгүй юу. Энэ яагаад ийм амар юм түгээмэл байдیں۔ Тий. Тэгээд ингээд хүмүүс бариач руу яв гэлээдэг тий. Тэгэхээр хоёлаа нэгэнт одоо мэрэгжлийн юм чирсэн байгаа даа. Яг гоё мэрэгжлийн зөвлөгөөг амаарай. Тэгээ ер нь яг ингээд энэ гордох гэдэг чинь шинжлэхийн хувийн хувьд яг ямар нэр томьёо байгаад байгаа тийм. Байдаг шүү, яг үнэхээр байдаг. Тэр чинь одоо мухар сусг ч юм уу тийм зүйл биш. Гордцноос болоод хөх өвдлөө гэдэг нь одоо би амаа арчихгүй гартнаас болоо хомхоод болоолаа гэдгээс шал ондоо. Амаа арчихгүйгээс болж хомхоо болд олохгүй. Тэр бол мухар сусг. Харин гордцноос олж бол хөх яалтчгүй зангирч өвддөг. Үүнийг бол олон улстай breast engorgement гэж нэрлэдэг. Хөхнөөс үүний зангирал гэсэн үг. За энэ ч юу болоод байна гэхээр ер нь эмэгтэй хүний хөх болон сэтгэл зүй хоёр бол хоорондоо маш их хоорондоо уялдаа хамааралтай. Ягаад гэвэл сэтгэл зүй өөрчлөгдөхөөр дагаад даавар тэнцвэр хүчдэг. Дааврын өөрчлөлтөнд ордог байхгүй. Эмэгтэй хүний хөхнөөс сүү ялгархын тулд тэнцээ окситоцин буюу хайрын даавар
ялгарх хэрэгтэй. Тэхийн тулд одоо нөгөө хүүхэд төрсний дараа шууд ингээд гойлон окситоцин бол адреналин хийдэг шүү дээ. За тэр нь бол яг булчин агших зорилготой л доо. Тэгээд давхар бас тэр чинь хүүхдэд төрөөд хүүхдээ харлаа ингээд их үр хоёр ингээд арьс арьсаараа хөрөлцлээ. Шууд хүүхдийг ингээд энгэр дээр нь тавиадаг шүү дээ. Тэр болгон чинь окситоцин дааврын хэмжээг нэмэгдүүлэх гэж байгаа гэсэн их өрийн холбоог бэхжүүлж чинь те. Тэр хайрын даавар байж ш. Дээрээс нь пролактин даавар ялгарч иж finally хөхний сүүнээс ингээд хөхнөөс сүү ялгараад дээрээс нь окситоцин гэдэг дааврын нөлөөгөөр одоо хөхний булчирхай байгаа. Булчирхайн дотор юм суугууд байгаа. Булчирхаанд үүссэн сүү сувгаар дамжиж одоо ингээд нэг үгээр бол юм сантехник шиг ч юм уу те сувгаар дамжиж хөхний толгоон дээр цуглараад ингээд гарч гадагшилж байгаа хэвээр. Окситоцин дааврын нөлөөгөөр тэр сувгийн булчингууд ингээд агших хөдөл байдаг. Ер нь бидний венийн судас ч гэсэн адилхан шүү дээ. Тэр булчин агшиж цусыг ингээд сайн памплж цаашаа явуулдаг. Яг тэрнтэй адилхан тэр сувгийн булчингууд агшиж сүг гадагшин ингэж одоо нэг юусанд бол түрж гаргах хөдөлгөөн гэсэн. Тэгж сүү сайн наашаа ялгарч авах хэрэгтэй. За гэтэл гордох буюу гордно гэдэг чинь өөрөө амар тийм навшийн мэдрэмжтэй тий. Гомдох гэсэн үг шүү. Гомдох гэсэн үг баг нэг юмсэл сэтгэл дундуур болох ч юм уу тий. Энэ бол биднэрт стресс олж мэдрэгддэг гэсэн үг. Стрессийн нөлөөгөөр кортизол дааврын хэмжээ нэмэгдэнэ. Дээрээс нь тийм гомдох кортизол даавар тэр мэдрэмжээс болоод окситоцин дааврын хэмжээ унцдаг. Энэ окситоцин дааврын буюу тэр хайрын даавар унснаас болоод энэ дааврын чинь гол нөлөөний үлээ сувгийн булчин агших юм тий. Тэр нөлөө байхгүй болчихно. Тэгэхээр хөхний сүүний ялгаралт гадагшлалт багасчдаг байхгүй. Тэгээд хөхний сүүний ялгаралт багасчдаг. Гэтэл наан сүүг нь үйлдвэрлэл байгаа шүү дээ. Энэ дотор ингээд хүн гаргахгүйгээр хүн оруулж ирээд л яг энэ өрөө чинь бүр багтгаа байлаад бүр гачин юм болно шүү дээ. Яг л тийм зүйл хөхн дотор чинь болж байгаа гэсэн үг. Үүнийг бол хөх зангирал гэж нэр breast engorgement. Тэгээд үүнийг бид нар горчлоо гэж хэлдэг. Ингээд хөх зангираад өвдөд байгаа. Ялт хүүрт мэдэгдэж байгаа байхгүй. Тэгэхээр гордсноос болж хөх өвднө гэдэг бол шинжлэх ухааны бол үндслэлтэй. Дээрээс нь зөвхөн гордохч биш. Ерөнхийдөө бол энэ гэр бүлийн асуудалтай байгаа хүмүүс, стресстэй байгаа хүмүүс. Одоо хүний амьдралд бол янз бүрийн зүйл тохиолдож байна. Тэр ялангуяа тэр группт байдаг хүмүүс бол мэдж байгаа бах тий. Ийм зүйл байд юм уу гэмээр амьдралын түүх зөндөө байдаг шин. Нөхөр сүдэр ингэсэн хадамуудын дарамтаас ахуулаад тий. Тэр бүх зүйл чинь өөрөө ээжийг тэр хайрын даавар ялгаруулах амар тайван байх боломжийг хаагаад байгаа байхгүй. Түүний нөлөөгөөр хөхний сүү илүү амархан зангираад байна л гэсэн. Одоо физиологийн тайлбарлах юм бол. За тэгээд бариачийн тухай ярихад бол яг тэр зангирлын шатанда байгаа үед буюу хөхсний сүү нааша гадагшилж чадахгүй байгаа тохиолдолд бариач бол туслана. Би бол бариач нарыг бол үүсэхгүй. Үнэхээр сайн одоо ингээд яаж массаж тэр чинь массаж хийж яах гэсэн үг шүү дээ. Яаж массажлахаа мэдээд тэр сувг дотор бүлэрсэн байгаа сүг гаргаж чадчихл байгаа бол болно. Тэр бол сайн бариач байна. Тэгээд яг энэ үе дээр нь бол бариач туслана. За харин нэгдүгээр буруу барьснаас болоод те эсвэл янз бүрийн нэг дом мом хэрэглэх хүмүүс чи яатсан байдаг үлээ нэг юм зүүж мүгээ зураг мураг нааж маагаад ороод ирдэг байхгүй. Тийм нэг. Тэгж мэгсч одоо цаг алдснаас болоод тэмчиж одоо бохирдол үүснэ. Нэгдүгээр хөхний толгой нээлттэй байгаа. Тэгээд тэр чин хүүхдийн амтай харьцаж байна. Давхар одоо левчиг мэвчиг байна те. Дотор хувцастай ингээ харьцаж байна. Тэр болгоноос яг хүүхдийн ам бол мэдээж бор хоолнд ороогүй байх үед бол цэвэр. Бор хоолнд ороод эхэлсэн үед бол хүүхдийн ам бас бохир болж эхэлдэг. Бактери үржиж эхэлнэ гэсэн үг. Тэгээд бор хоолнд ороогүй байгаа үед бол хүүхдийн амнаас ихээс илүү ахуйн замаар тэр чинь ингээд халдвар хөхний толгоос шууд цаашаа орох эрсдэлтэй байхгүй. Нэгдүгээрт. За хоёрдугаарт сүү гэдэг чинь өөрөө хүнийг бий болгож шүү дээ. Ямар их шимт хичээлтэй вэ? Маш их нүрс ус болон уургийн агуулмж өндөртэй. Тэгэхээр тэр орчин бол бактерийн үржих хамгийн таатай орчин байхгүй. Тэгэхээр нэг л хөхний толгоогоор дамжаад юм ингээд халдвар орох юм бол тэнцээ одоо нөгөө бугалцсан байгаа их зүүн дотор чинь бактери жинхэнэ найрлна шүү дээ. Тэгээд тэнцээ одоо ингээд буглаа үүсч эхэлнэ гэсэн үг. За нэгэнт ингээд хоног хугацаа алдсан одоо нэг 48-аас 72 цаг өнгөрөөд болвол ер нь буглаа үүсч эхэлнэ гэж үздэг. Ингээд буглаа үүссэн байгаа тохиолдолд барьж тань туслахгүй. Танд бол одоо мэрэгжлийн эмч туслана гэсэн үг. Буглаа үүсгэхээс өмнө бид нар дээр ирэх юм бол бид нар эмийн эмчилгээ зөвлөн, хүйтэн жин тайв, сэтгэл санаагаа давтартай байлга, өөрөө юм массаж хийн энэ зөвлөхий хажуугаар таньдаг мэддэг бариач ивэл оч гэж бүр бид нар угаасаа хэлдэг. Тэр стейж нь өнгөрчөд байхад бол бариач дээр очиод ямар ч нэмэргүй л гэсэн үг. Тэгэхээр бид нар яг нэг өөрснөө яг ямар үед байгаагаа мэдэхгүйгээс болж өөрснөө хизээ бариач дээр очих юм гэдгийг мэдэхгүйгээс болоод азар би одоо ингээд яг зөв үе дээр бариач дээр очиж те. Тэгээд ингээд бариулсан чинь өстө сүүн суулгаад ёо сайхан боллоо. Энэ бариач чинь өстө сайн юм биш үү? Мундаг юм байна. За бид найзуудтай хэлнэ. За гэтэл миний нэг найз болохоор тэрийг сонсчоод
Хөхөнд ингээд зангираад исэн чи ээж нь ингээд чи наадахтаа нэг юм наачхаа ч гэдэг юм уу те. Тэгвэл энэ сахиус зүгчих мүү ч үгдэмтэй одоо. Тэгээ жоохон цаг авцаа алдчихлаа. За ер нь болохоо ойлаа бариач руу очие гэлээ. Тэр үед бол нэгэнт буглаа үүссэн бактери халдвар авцсан юм чинь бариач 1000 бариад нэмэргүй. Тэгэхэд тэр хүний хувьд бол бариач худлаа байж таарна шүү дээ. Бариач ч шал худлаа юм байна. Бүтэхгүй. Тэгээд цаашаа найзуудтай хэлнэ. Энэ мэтэр ингэж мэдээлэл хит нэг талаас буруу өнцгөр явагддаг. Би одоо энэ аяг эндээс синжтэй шүү дээ. Гэтэл би эндээс ингэ харахад энэ синжгүй аяг байна. Энэ синжгүй аяг ш. Та эндээс харлаа синжтэй. Хизээч ингэж хараагүй л авах. Яг ийм процесс ингэ хүмүүсийн донд аман байдлаар ингэ хардаг. Тэгэхээр аль үе шатан дээр барьж туслах юм. Аль үе шатан дээр эмч тань туслах юм гэдэг чинь жоохон ялгаатай. Зарим тохиолдолд бид нар бүр өөрсдөө массаж хийж зөвлөдөг. Өөрсдөө мэддэг хүмүүс бол массаж хийгээд зөвхөн суугүй зангирлын бол гаргачтай. Массажийг яаж хийх вэ гэхээр өчргөө ингээд бацаж нөхөр мөхрөөрөө ингээд бариулж мариулахгүй. Эрийг бол өөрөө хийн. Гараараа сайхан барьж агаад ингээд одоо ингээд шовтрох хөдөлгөөн зүгээр л зөөлөн арьсан дээр юм зөөлөн шовтрох хөдөлгөөн бүх талаас нь ингээд хийхэд аяндаа булчингууд сайхан зангирсан булчингууд нь суулардаг. Тэр сүүг ингээд нааш нь ингээд шовтарч одоо сааж байгаа юм шиг процесс явж байгаа биз. Энийг бол маш сайн хийхийг олоостай зөвлөдөг. Саалтуур гэж бас нэг зүйл байна. Тийм сүлээд авих гарч тийм байна. Саалтуурыг бол хэрэглэхийг зөвлөдөггүй. Тийм. Яг гэвэл саалтуурчаас ховх сордог байхгүй. Хөхний сүүг ховх сорно. За гэтэл яадаг вөхөр хөхний сүүг ингээ ховх сороод ингээ байхгүй болгох тах тусам таны бодсноос илүү ухаантай гэж би хэлсэн шүү дээ. Гэтэл энэ хүүхд чинь сүүг амар сайн идэж шүү гэдэг дохиогоо давхна шүү дээ. Ингээ хөх маань сулраал. Яг тэгээд бүр их сүү үйлдвэрлэж эхэлдэг гэсэн. Тэгээд бүр их сүү үйлдвэрлээд байвал энэ чинь хэрэгцээнээс давсан их сүү үйлдвэрлээд эхлэх юм бол нөгөө engorgement болох риск нэмэгдэнэ. Engorgement болцсон байвал түүнийг илааршуулна гэхээс илүү бүр их дамжуулна. Тийм учраас хөхн өвдөд байгаа мастит болоод байгаа эмэгтэйчүүд саалтур хэрэглэдэггүй. Зүгээр л гараараа сайхан массаж хийх хэрэгтэй. Нэрээ саалтур гэснээс би биэндээ нэлээх зөвлөж байгаа харагддаг. Тэгээд саалтуурынхаа хүчийг бас тохируулдаг ч гэдэг юм уу. Аль болох баг хүч дээр нь ядаж ашиглах хэрэгтэй л дээ. Бүгднгийн хөхөө судалжлаа сайн гэсэн ингээл бүгдэн сороод тах тусам хөхний сүүний ялгаралт бүр л нэмэгдэнэ. Би андуураад байж магадгүй яг энэ хөхний зангирал дээр хөхний өрөвсөл гэж бас тустай байгаа юу юм бэ? Зангирлаас болоод өрөвсөл явагдаж байгаа. Өрөвслөөс болоод буглаа явагдаж байгаа. Энэ чинь бүгдээр стейжүүд гэсэн. Нэг одоо нэг юу юм байна шүү дээ. Хүүхэд шилжилтийн насны нөгөө тинейжер насан турш хүн гэдэг шиг. Бүгдээрээ л хүн үү гэвэл хүн. Гэтэ жоохон ялгаатай тий. Яг тэр шиг. Зангирал бол хүүхэд юм байна. Мастит буюу хөхний өрөвсөл гэдэг нь бол тинейжер юм. За тэгээд бүр даамжрал буглаа болдог юм гэсэн. Зөв. Би тэрийг тустай юм болов гэж зүгээр бөөрөлсөн. Тэгээд нэгэнт буглаа үсцэн байхад нь бариач дээр очиж байруулад буглаагаа бүр тараагаад идэг бас. Тэгээд ингээ зүгээр нэг юм хэсэгтээ бөөгнөрсөн байгаа. Тэр би ингээ жижигхэн зүсэл авчих гэсэн юм дээр талын нэг тарааждаг ч юм уу тий. Тэгээд бүр илүү тохиолдлуудаас байна. Тэгэхээр чин мэцлийн цар хүрээ томрно. Тэгээд тэр хит гүнд байгаа тарцсан байгаа буглааг бүгднгийн нэгж гаргана гэж байхгүй. Тэгээд архагшуулж үлдээн. Антибиотик эмчилгээ дутуу хийж бас өөртөө архагшуулж үлдэнэ. Тэгээд архагшаад үлдсэн хөх бол дахиж буглахтаа бол маш амархан байдаг. Тэгээд мастит буюу тэр хөхний өрөвсөл буглааг лактейшнл буюу яг сүүжилттэй холбоотой, нон лактейшнл буюу сүүжилттэй холбоогүй гэж бас хоёр ангилдаг. Ихэвчлэн сүүжилттэй холбоотой мастит буглааг дутуу эмчилж архагшуулж үлдээснээс болоод дараа нь нон лактейшнл үүсдэг. Хүчний хүүхд хөлдгөө байсан ч гэсэн хөхн зангираад буглаад ороод ирдэг хүмүүс зөндөө байдаг. Яг хөхүүлүүд ер нь бид нар хөхөө буруу арчилснаас болж нэлээд ол ярьцлагаж байна. Тэгэхээр хөхний арчилгааны тал дээр. За яг энэ талаар бол тусдаа зөвлөдөг нарийн мэрэгжлийн хүмүүс байдаг. Одоо хөхүүлэлтийн мэрэгжилтэн. Тийм хөхөр хоолтын зөвлөлт байдаг. Гэтэ яг бид нарт бол general knowledge бол байна. Нэгдүгürt яг гэхээр хүүхдэд зөв амлуулдаг байх хэрэгтэй. Хүүхдэд зөв амлуулахгүй бол дутуу хөхөд байна. Хүүхэд хөхийг бүрэн сайн гаргаж чадахгүй гэсэн үг. За хоёрдугаарт хөхөө арчилж гин гэдэг хүмүүс ингээд савнгаар ваагаад байдаг. Айгүй юм хааш савн гэдгийг одоо монголоор хатуу савн. Тий хатуу нөө зөөлөн биш те нэм хатуулаг. Тий хатуулагтай савн. Тэгээ хит тийм бактери эсрэг одоо safeguard марччихсан те. Хүүхэд төгж байгаа юм чи миний хөх одоо ариун л ах хэвээр гэл. Бактери эсрэг савнгаар ваагаад. Санаа зөв гэхдээ арга нь буруу. Тэрнээс илүү зүгээр бүлээ усаар авах хэрэгтэй. За үгүй бол бүр юм зөөлөн шингэн савнгаар ч юм уу. Зориултын тэм савнгуудаар угааж болно. Хэтэрхий их бактери эсрэг савнгаар хатуу савнгаар угаагаад тах тусам бүхний толгоон дээр байгаад бүхний толгоон дээр дисбактериоз явагдана. Бидний арьс ер нь хаач исэн аль ч хэсгийн арьс өөрөө эмгэг төрүүлэгч болон эрүүл бактери байгаа. Энийг бол харьцангуй мэддэг болсон баг.
Тэгээ гидсэн ашигтай бактери гэж байдагтай адилхан таны хөхөнд ч гэсэн ашигтай бактери байдаг. Эрүүл микробиом хөхөнд хүртэл байдаг гэсэн үг. Тэрний тэнцвэрийг алдагдуулна. Арьсан дээр байгаа бичил биетний тэнцвэр алдагдана хөхний толгойн. Үүнээс болоод хөхний толгой хагарах, хуураших, цуурах гэх мэт зөөрөө тодорхой илэрнэ. Үндэс суурин тавигдана. Тэгээ хөхний толгой хагарсан хүн чинь яах вэ? Яаж хөхтөө хөхүүлэх? Өвдөн шүү дээ. Тэгээд энийг хөхүүлэхэ болчдөг. Тэнгүүд энэ чинь сүү үйлдвэрлэж л байгаа шүү дээ. Тэгээ гадагшлуулж чадахгүй байгаа учраас engorgement маститууд нь явагдаад эхэлнэ гэсэн. Гэх мэтчлэн тэгээд хитэх арчлаад байна гэд савнгаар байгаа тах нь бол буруу гэсэн үг байна. Бүр арчлахгүй яачих бас болох. Бүр арчлахгүй яаж болох. Зүгээр л сайхан энгийн халуун бүлийн усаар өдөр тутамдаа зүгээр угаачиж болно. Зөөлөн нойтон сульфатгүй дараа ачиж болно. Тэгээд дотор хувцас сайн солих, одоо левчгээ сайн солих, левчний гадуур өмсч байгаа мака солих. Тэдгээрээс болоод гаднаас одоо нээлттэй байгаа суугуудаар дамжиж халдвар орох нь шүү дээ. Ер нь бол одоо Монголд бол буглаа бол маш их байдаг. Ялангуяа сая хаврын улиралд сүүжилттэй холбоотой болон холбоогүй маститууд маш их орж ирлээ. Бид нар буглаанд дарагтаа бүр ядраад за хүн орж ирлээ гэхээр л буглаа байдаг гэсэн. Тэгэхээр нэгдүгээр яг хүмүүсийн дархлаа унж байна тий. Дархлаа унсантай холбоотойгоор орж ирсэн өчүүхэн жижиг халдварын эсрэг тэмцэж чадахгүй байна л гэсэн үг шүү дээ. Тэгээд бактери алдартай дийлдэд буглаа болоод байна гэсэн үг. Тэгээд бидний хувьд бол маститын талаар унших, судлах, мэдлэгээ нэмэгдүүлэх асар их хэрэгцээ байдаг байхгүй. Гэтэл бид нар хаанаас мэдлэг мэдээлэл авдаг гэхээр ном л уншдаг шүү дээ. Тэгээд дандаа бид нар ч Монгол олигтой барьцгаар ном байхгүй. Танаа бид нар гадны ном уншина. Гэтэл тэр сайн номыг ямар орон бичвэ? Өндөр хөгжилтэй орон бичнэ. Гэтэл тэр өндөр хөгжилтэй оронд маститын хөгжил бага. Тийм учраас маститын тухай ийм хэн жоохон чаптер байдаг. Гэтэл хавдруудын тухай ийм зузаан чаптер. Бид нар бол хавдрын тухай хангалттай сайн мэдлэгтэй гэж би боддог. Гэтэл маститын тухай ийм жоох юм бичсэн байгаа юм шиг хаа. Ингээл үндсэн гайдлайнуудаар тавьчихсан. Тэгээд одоо тэр эмэнд нь бас айгүй сайн нөлөөтэй. Одоо амоксиклав 8 цагаар 14 хоног үг гээл тэгсэн бол тэрийг уухад яг гоё ингээл таардаг. Гэтэл Монголд амоксиклав уугаад нэмэргүй тохиолдол зөндөө шүү дээ. Монгол хүний биедээ юм уу? Эсвэл орж ирж байгаа эмийн чанар юм уу? Мэдэхгүй тэрийг. Дээрэс нь бидний ахуйн амьдралын орчин гэж байна те. Тэр улсад ягаад маститын өвчлөл бага байгаа юм гэхээр тэр чинь маститын жишээ тийм чаптер нь бага байгаа гэхээр өвчлөл нь бага байгаа учраас эмч нарт нь хэрэгцээ бага байхгүй. Тэгээд ч яг тэр гайдлайнахаа дагуу зөвлөхөд болчдөг. Гэтэл бидний нөгөө демографик амьдралын орчин, нийгэм эдийн засгийн байдал энэ бүх зүйлтэй холбоотой манай дэсрэгээр мастит амар их байгаад байдаг. Тэгэхээр бол ер нь жоохон ядуу буураач гэдэг юм уу? Дээрээс нь хоёрдугаарт нийгмийн стресс ихтэй энэ газар бол эмэгтэйчүүдийн хөх илүү их өвчлөөд байна гэдэг нь угаасаа практикли харагддаг. Нэгдүгээр тэр нь яг ариун цэвэр байж болно. Хоёрдугаар ариун цэврээ сайн сахих юм байлаа гэхэд буруу арчлаад шүү дээ. Буруу ариун цэвэр сахиад шүү дээ. Энэ чинь ерөнхий мэдлэгтэй бас ороо явчихна. Тэгээ гуравдугаар стрессийн түвшин их байна. Стресс сэтгэл санаа яаж сайн маститд нөлөөлдгийг бид нар ярьсан тийм. Тэгэхээр хүн яагаад стресстэй байгаа гэхээр нэгдүгээр гэр бүлийн харилцаа халамж муу байж болно шүү дээ. Халамж тавьж мэддэг нөхөртэй байж болно. Эсвэл үнэхээр хөрөх юм халамжламар байвч амьдралын төлөө хөдөө гадаа ажилтдаг үйл яах юм тийм. 21 14 оноор уурхаад явдаг. Байхгүй 21 хоногт нь эхнэр нь бүх юмаа зохицуулмаар болдог. Эн чинь эмэгтэй хүн ямар их стресс ирэх үү тийм. Эсвэл мөнгөний асуудал ч гэдэг юм. Тэгээ энэ бүхнээс болоод Монголд тал мастит айгүй их. Тэгэхээр бид нар бол заримдаа номноос уншсан мэдлэгээс гадна бас практикл одоо юм одоо юу гэдэм дээ одоо нөгөө туршлах гэх юм тий. За энэ дээр нэмээд энийг өгье доо гэдэг тиймэрхүү зүйлээрээ л одоо эмчилгээг хийж байна. Танай эмнэлэг гэснээс ер нь ингээд хүмүүсийн дунд ингээд хараад хахад хөхний маммограф гэдэг шинжилгээ байгаа. За тэр шинжилгээг ер нь хизээ өгөхөө хүмүүс тэр алга мэддгүй юм шиг надад санагдсан. Яа тэгэхээр яг нэг юм одоо бүр ингээд юм хавдрын шинж мэнжтэй ч юм уу те тэгээд ингээд нөө усын эмнэлгүүдээр явангуудаа энд нэг юм эмнэлэг байдаг гэж зөвлөдөг ч юм уу те тэгжээж өгдөг. Тэгэхээр ер нь яг энэ хөхний маммограф гэдэг энэ рентгений шинжилгээнд яг надад ямар шинж тэмдэг илрүүлж юм уу очиж үзүүлэх вэ? Эсвэл жилдээ би нэг удаа үзүүлсэн байх хэвээр юу? Энэ шинжилгээнд. За хоёулаа тэгвэл маститын сэдв ингээ хааж байгаа юм. Хаач тий. Одоо хоёулаа тэр нөгөө юуны юу нийгмийн амьдралын төвшин яриа явчлаа. Тий. Үгүй гэхдээ тэр бол үнэхээр ойлгомжтой. Яа тэгэхээр хэцүүштэй манай мэгтэйчүүд. Ээжүүдийн групт байдаг хүмүүс бүр сайн мэдж байгаа. Би ч байдгүй л дээ. Гэтэ өдөр тутамдаа ингээд амьдралыг харж байгаа юм чи. Тий, яг үнэ. Хүний нүдийг хараад ярилцахад л ингээд бүх юм нь ил өгдөг шүү дээ. Жаргалтай байгаа ээж, жохон ингээд ядарсан байгаа ээж хоёр шал өөр л харагддаг. Тэгээд тэрийг би эрэгтэй хүн ч гэсэн бас дотор мэдэрч байгаа байхгүй бас. Тий. Тэрийг чинь ар гэрийнхэн ч гэсэн үүрлцэх хэвээр. Гэтэ дүнгууд нэг өвдөнгүүд яг тэр нэг юм эмэгтэй хүний буруу юм шиг болоод
авчдаг жоо. Хэцүү асуудал тийм. Эхний яг жаргалтай халамж сайтай байсан ч гэсэн тухайн хүн өөрөө бас юм emotional өндөртэй хүн байж болно. Тэгэхээр бүх юм бэлэн халамжтай бүх одоо ингээд бугасан хүмүүсийг хэцүү амьдарч ийн гэж ойлгож болохгүй. Одоо тэр чинь хичнээн гоё байлаа тий. Надад бүх зүйл байна. Би шимтгэлтэй байгаа л гэж чинь. Гэтэл би өөрөө emotional өндөртэй хүн байвал яах юм те. Би жоохон юм болохоор гомдчихдаг. Жоохон юм болохоор гордчихдаг. Технээсээ нөгөө реклам үзэг гордно гэдэг шиг. Тийм хүнд ч гэсэн тэр стресс яг адилхан тусч байгаа байхгүй. Бидний би энэ зовлонгийн стресс байна, энэ ингээ гомдолтой стресс байна гэж ялгахгүй. Стресс л стресс. Тэгээд бүх юм бэлэн байсан ч гэсэн өөрийн нөгөө сэтгэл зүйн контрол ч юм уу, emotional тэр дааврын нөлөөнөөс болоод бас хөхн буглаад авах юм байдаг шүү. Тэр эн чинь өөрөө юм асар олон талтай зүйл. Тэгээд би тал болгоноос нь л харж одоо ярих гэж хичээж байгаа. Тэгэхгүй бол зарим хүмүүс бас нэм чи одоо юу яриад байгаа те. Зөвхөн одоо энэ зовсон зөвдөрсөн хүний хөх өвддөг гэж яриаггүй шүү би тийм. Тэгэхээр бас манайхан зөв талаас нь ойлгосоо. За ингээ маститын сэдвээ хаах. За, маммографийн шинжилгээ. Одоо тэгвэл хэдүүлээ ерөнхийдөө хавдрын сэдв рүүгээ орж ийна гэсэн үг болж байна тийм ээ. Хавдар болон урьдчилан сэргийлэх тухай ярих гэж байна. Маммографи гэдэг бол өөрөө рентген зураг. Рентген шинжилгээ буюу X-ray. Цэвэрний рентгентэй ч яг адилхан. Компьютер томографитай ч адилхан. Тэгэхээр ер нь туяаны л нөлөө үйлчлэгээ үзүүлж байгаа. Тэгэхээр маммографиг бол хүн болгон толгой дараалан зөвлөд өгдөггүй. Тэгэхээр та өөрөө бие юм шинж тэмдэг илэрчлээ гээд очиод хэлэгчдэг эд биш гэсэн. Миний зөвхөн танд эмч зөвлөдөг. Харин та өөрөө миний энэ жоох эвгүй байгаа дах шиг байна гэд хийлгэж болдог шинжилгээ бол эхо. Ультрасаунд. Хөхний эхо. Хөхний эхо яагаад гэвэл нэгдүгürt ямар ч хоргүй. Тэр чинь зөвхөн дууны долгионоор дууны долгионд дамжуулаад буцаж ирж байгаа ойлтыг нь бичиж аваад дүрс олгож харуулж байгаа байхгүй. Тэгээд хоёрдугаар өртөг багтай олдцэгтэй хаасаагүй. Биднэрт маммографитай эмнэлэг бол цөөхөн шүү. Маммографитай улсын эмнэлэгч цөөх. Хатар дээр байгаа бах. Одоо өөр хаана хэдэм бол да маммографи. Нэгдүгээр эмнэлэг тавих гэж юм гээд л яриад байсан. Одоо л авч байгаа бах. Аяхаа бол хаасаагүй. Сумдж байна. Магадгүй баг зарим өрх эмнэлэг дээр ч үйж магадгүй. Тэгэхээр юун түрүүнд аяхаа харуулах хэрэгтэй. Аяхаа дээр ямар нэгэн сэжигтэй зүйл байна. Үүнийг бид нар нягтлах хэрэгтэй гэвэл эмч танд маммографийн шинжилгээ бичиж өгнө. Тэгээд очиж рентген харуулна. Энэ хоёр жоохон ялгаатай. Эхоон дээр харагдаж байгаа зүйлс маммографи дээр харагдахгүй. Эхоо бол илүү зөөлөн идтэй илүү сайн үздэг. Маммографи жоохон хатуу талтай. Одоо жишээлбэл жоохон ажилтууд ч байт юм уу те. Тиймэрхүү зүйлсийг илүү сайн харна, контраст илүү сайтай үздэг. За маммографиг 40-с дээш наснд жилдээ нэг удаа бол хийлгэж явах хэрэгтэй. Одоо харин 40-наас гараад эхэлчихвэл жилдээ нэг удаа та өөрөө очиж одоо хийлгэх эрх нь нэгдэж байна л гэсэн. Жилдээ нэг удаа эхо болон маммографи заавал хийлгэж явах. Тэрнээс доош залуу охтод бол заавал маммографи хийлгээд байх шаардлагагүй. Хийлгэх тохиолдолд эмч нь хэлнэ гэсэн үг. Окей. Подкастын хамтран ажиллагч эрүүл хүнсийг инхрийн үрдэ Baby Bio. Би бас өөр над дээр юу байдаг байхгүй. Би нөгөө найз эмчээс асууж та хөхний эмч төр соншлоо. Би хизээ харуулах вэ юм гэдэг. Хүүхдээ хөхнөөс гаргачаад ирээ. Тэгэл за одоо болоог байгаа мэн да гэдэг ч юм уу те. Тэгэхээр яг ингээд нөгөө эмэгтэйчүүд ер нь бол нэг юм тогтмол үзүүлэх хэрэгтэй юм байна. Тэгтээ яг 40 наснаас дээш жилдээ нэг удаа гээл цэцэлж. Зөв. Ааха. Хоёлаа хавдар гэж түрүүн бас нэлээд хавдрын тухай хоёлаа нэлээд дэлгэрэнгүй. Та яг нөгөө ярьсан. За. Тий. Одоо хоёлаа мисс руугаа. За тий. За ер нь бол ингээд дараалал бодох юм бол ингээд за өсвөр наснаас хөх ургаал ингээд тэгэл нөө жирэмсэн үед хөхөр хааллалт ингээд хоёлаа нэлээд дэлгэрэнгүй ярьсан гэж бодож байна. Тэгээд хөхний мисс заслыг ер нь бол би сайн мэдгүй л гэхдээ ингээд зүгээр ингээд анзаараад тахад бол нэг юм юу яаж байгаа. Миний мэтгэл хоёр тохиолдол надад санаад орж байна. За нэг нь бол эмэгтэйчүүд хөхөө томруулах гэж хэлэгж гин гэж харж байна. За нөгөөх нь хавдрын дараа хөх ахуулсан хүүхнүүд хэлэгдэг байх гэж харсан. Өөр ер нь яг юм хөхний мис заслаар одоо та яг одоо гарчиж ажиллагийн хүний хувьд ямар асуудлуудыг ер нь хөхний маслаар шийдэж байгаа вэ? За зөндөө л байна. Юун төрөнд бол нөгөө төрөний мастит шүү дээ. Буглаа. Буглааг мис заслын эмч шийдэн хаагуур нь яаж зүсхүү хэдэн сантиметр ямар зүслэг хийх үү багж хаашаа оруулах уу бас тэр чинь бас тийм одоо ерөнхий мис заслын эмчнэр хүртэл хөхтэй ажиллахаас болж байгаа айдаг жоохон хөхтэй ажил. За нэгдүгээр мастит байна. Хоёрдугаар хөх томруулахаас гадна хөхсөөх ажиллбарууд байна. Том хөхтэй эмэгтэйчүүд хөхөө багасгах сонирхолтой. Тэр чинь яг үүндээ бол том хөхтэй байна гэдэг чинь жижиг хөхтэй байхасаа хэцүү.
Тэртэй байдаг. Тэгээ тэр хоёр том юм цээжин дээр дараад идэг. Зуухан нас ахаад жин нэмээд эхлэх юм бол даралт ихсэх чээж хөсгөөс ахуулаад дасгал хөдөлгөөн хийж болдгоо. Хоёр юм савлна, халуунд халаад нордог, арьс нь орох, одоо арьс нь урах тий, улайж малахаас ахуулаад мөөгөнтрийн эрсдлүүд үүснэ. Тэгээ том хөхтэй эмэгтэйчүүдийн зовлон бол бас бишгүй байдаг. Тэгэхээр тэр шалтгаанаар хөхөө багасгах гэж байгаа одоо би тийм эмэгтэйчүүд бас байна. Хэд том хөхтэй эмэгтэйчүүд тий. За эсвэл яг гоо сайхны зорилгоор бас хөхөө авах одоо хөхөө багасгадаг хүмүүсээс байдаг. Хүүхэд төгсөсний дараа хөхний одоо холбогч эдүүд сулрах. За дээрэс нь хөхний арьс солирсонтой холбоотойгоор хөх бол унжиж үлдэнэ. Тэгэхээр түүнийг багасгахын тулд унжилтын зэрэгээс хамаарад яалтчгүй сойх мэс зас хэрэгтэй болж байгаа хүмүүс бас байдаг. За үүнээс гадна бид нар гинекомасти буюу одоо эрэгтэй хүн дээр бас хөхний хаалганууд хийн. Эрэгтэй хүний хөх ч гэсэн ер нь бол томордог. Яг тэгвэл бүр подкаст ихэнд хэлжсэн бид нар аюуллаа адилхан болчихшаатай. Гол нь эрэгтэй хүнд эстроген дааврын хэмжээ нь өндөр биш учраас хөхн томордоггүй л байхгүй. Гэтэл амьдралын тодорхой нэг үе шатанд одоо эсвэл үнэн тархины ч юм уу дотоод шүүрлийн эмгэгээс болоод эсвэл стероидын хэрэглэнээс болоод дааврын тэнцэл алдагдаад эрэгтэй хүнд яг эмэгтэй хүн шиг хөх ургаж болно. За гэх юм бол тэрийг бид нар тэр цаад асуудлыг нь засаад хөхний ургалтыг зогсоосны дараа шимэгдэж үлдэхгүй бол бас авах мэс засал хийж өгнө. Тэгвэл эрэгтэй хүн ч хөхтэй байгаа гэвэл гоо зүй сэтгэл зүйн тал асар асуудалтай. За дөрөвдүгürt баг болж гэнэ үү? Нэмэлт хөх гэж би одоо хэд удаа дурдлаа. Нэмэлт хөхний мэс засал одоо ер нь бол хүмүүст бол ихвчлэн ингээл хоёр л хөх байгаа шүү дээ. Гэтэл зарим тохиолдолд одоо нийт эмэгтэйчүүдийн 6 орчим хувьд бол илүү хөх байдаг. Accessory breast gland гэж нэрлэдэг. Ихвчлэн сувганы иргэнд энэ хоёр тал эсвэл хөхний доор байж байна. Зарим тохиолдолд бол зөвхөн хөхний толгой, зарим тохиолдолд хөхний булчирхай, зарим тохиолдолд булчирхайтай толгой аль аль нь байна. Тэгээ бүр сүү үйлдвэрлэх чадамжтай. Энэ бол одоо илүүц зүйл одоо өгн хөгжлийнхаа шатанд ингээд устж үгүй болох хэвээр байтал тэр хүнд үлдсэн байна гэсэн үг. Тэгэхээр тэрийг нь авах мэс засал байна. За хоргүй хавдрын мэс заслууд байна. За тэгээ мэдээж хортой хавдрын мэс заслууд. Тэгэхээр мэс заслаар шийдэж байгаа асуудал бол иймэрхүү нэг 7-8 орчим төрлийн ажилбар байна да. Дийлэнх одоо эмэгтэйчүүдийн донд за хамгийн их түгээмэлэгдэн одоо төрсний дараа хүүхдээ хөхүүлээ. За нэг 3-4 төрлөө те тэгэнгүүт нэг гоо сайхан талаасаа хөхөө ингээд буцаад эргээд нэг юм сэргээхийг хүсдэг те. Тэгэхээр яг энэ гоо сайхны хагалгаа гэж нэрлэх үү одоо яг энэ хагалгааг хизээ яаж хэлвэл зүгээр эдийн. Тэгээ дээрэс нь за одоо би ингээд дахиж жирэмслэхгүй одоо би хийлгээгээд хийлгэсэн чинь хэрэг би жирэмсэн болчихвол яа ингээд ч юм те. Энэ тал дээр яг ямар хөө зөвлөгөө өгдөг. Хизээ хийлгэх нь бол одоо цэвэр тухайн эмэгтэй л мэдэх асуудал. Имплант бол хөхний эддээ ямар ч хамааралгүйгээр хийгддэг. Хүмүүс болохоор одоо имплант хийлгэх нэхэр хөхний булчирхайлуун л нэг юм шахчих юм байна гэж бодод байдаг. Яг хав 2000-ад он 90-ад онд бол тийм байсан. Одоо тэр үед хятад руу энэ төр яваад хөх рүүгээ гээл шахуулаад ирсэн эмэгтэйчүүд бас байдаг. Одоо тэгээд хөхөө бүтнээр нь ахуулдаг ч юм уу. Тиймэрхүү тохиолдол байгаа. Одоо бол тийм зүйл байхгүй. Ер нь тэгж хөхний эд завсраар юм хийхэ болцсон. Имплант хийх юм бол хөхний эдийн араар эсвэл цээжний булчингийн араар хийдэг. Тэгэхээр эн чинь хөхний булчирхайтай ерөөсө харьцахгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр сүүжилттэй холбоотой асуудал бол огт үүсэхгүй. Бас дээрэс нь хөхний эдтэй харьцахгүй байгаа учраас хөхний хавдрын эрсдлийг ч гэсэн нэмэгдүүлэхгүй. Харьцангуй аюулгүй. Тэгэхээр хизээ хэлэхээ бол та өөрөө л мэд гэсэн үг. Тийм. Яг хаа мэдээж хоосон байгаа орон зайг дүүргэх зорилгоор л одоо имплант хийж штэ ихэнх тохиолдолд. За зарим тохиолдолд бол бүр байхгүй байгааг бий болгох зорилгоор хийж байна. Хоосон байгаа орон зайг дүүргэж байгаа ч бай, айлч тохиолдолд бай. Та дахин төрөх юм бол, жирэмслээ дахин төрөх юм бол таны одоо энд имплант байлах имплантын дээр хөхний булчирхай байгаа тийм. Энэ булчирхай идэвхжээд сүү орно. Сүү орох үед булчирхай хэмжээ томорно. Түүнийг дагаад арьс сунна. За тэгээд буцаад хөхнөөс гаргахаар энэ сүү орцсон байгаа булчирхай хэмжээ багасна. За энэ үед болохоор яадаг вэ гэхээр суларцсан байгаа арьс буцаад татагдахгүй. Арьс бол ер нь нэг сунчвал буцаад татагдахгүй. Хоёрдугаарт хөхөнд одоо Cooper's ligament гэдэг юм холбогч эдүүд холбоосууд байна. Энэ холбоосуудаас хөх сүү орох үед ингээд сунаа томордог, буцаад агшихгүй. Үүнтэй холбоотойгоор импланттай ингээд өмнө гоё байсан ч гэсэн хөхний хэлбэр хэмжээ бол алдагдчих болно. Дахиад тэрийг сэргийх үү те. Тийм бол дахиад сэргийнэ гэсэн. Илүү томыг хийх юм уу эсвэл гадна талаар нь сойлт хийлгэх гэмэт асуудал үүснэ. Гэхдээ энэ нь хэр их сүү орсон, хэр их дефект үүссэн гэдгээс л хамаардаг. Нэг их сүү ордоггүй хөх нь амар түнтэж томордоггүй эмэгтэй хүн бол гайгүй.
Гэтэл зарим хүн бол бүр амар том болдог шүү дээ. Хүн бүр 3 4 дахин томорчдөг. Ийм хүмүүс бол имплант хийлгэсний дараа ч гэсэн яг л тэгж томорно. Тэгээ буцаад хүүхдээ хүлхээ болоход имплантын гадуур юм сунсан арьс булчирхал үлдэн гэсэн үг байна шүү дээ. Тэрийг бол одоо бяцлаар л аа. Бас нэг одоо тэр имплантуудаа суулгачаа шүү дээ. Тэнд баталгах хугацаа гэж байдгүй. Ер нь одоо хэдэн жилийн дараа би сэргээх ч юм уу, солих ч юм уу тий. Тэр зүйл маань ингээд тийм давтан сэргээх тийм хугацаа энэ. Яг нь ерөнхийдөө бол гайгүй. Яг хуучны имплантууд бол тийм байсан. 10 жил болоод аавна гэдэг ч юм уу тий. Гэхдээ одоо бол харьцангуй тийм байха болсон. Гэхдээ юм гэдэг чинь бас бид нар айгүй олон талаас нь харж боддог байх хэрэгтэй. Тэгээд имплант үйлдвэрлэж байгаа үйлдвэр байна. European Union, FDA бүгдээрээ бид нар чинь нэг юм удирдамж заавар гаргаж байгаа. Хизээч энэ имплант чинь lifetime шүү гэдэг юм бичиж болохгүй. Тэгэхэд миний физиологи, таны физиологи ямар нэгэн зүйл тохиолдвол яах вэ? Тэгэх юм бол эргээд бид нар чинь FDA ч юм уу шүүхэд өгнө үст тий. Ийм зүйл хүнж гарсан байсан. Би нэ чи солихгүй насаар явцсан. Тэгээ яах юм гэдэг. Тэгээ хүн хүний амьдралын боломж, мэдлэг бүгд өөр учраас хизээч тийм зүйлүүд би баг өгөхгүй гэж бодож байна. Бүх протез дээр. Одоо чи протез л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ерөөхдөө бол бичгтээ бол 10-20 жил гэж бичсэн байдیں۔ Гэтэл яг үүндээ 20 жилийн дараа тэрийг заавал ахуулах шаардлагагүй байхгүй. Таны биед насан туршдаа байжгаад ингээд тантай хамт явсан ч болно гэсэн үг. Хамгийн гол нь тэрийг хянахал хэрэгтэй. 10 жилийн дараанаас 2-3 жилд нэг удаа хөхний MRI болон эхо хийлгэж хянаарай гэж үздэг. Импланттай эмэгтэйчүүд төр төдийлөн бол маммографи хийгээд байдаг. Яг тэгвэл маммограф чинь шахаж үздэг учраас имплант хагарах гэмтэх эрсдэл жоохон өндөртэй. Тэрнээс ч цаг хугацаа өнгөрөхөн ирээр имплант бол хавдрын эрсдэл мэдүүлдэг юм байна гэсэн зүйл байхгүй. Яг нь брендийн үйлдвэрлэж байгаа брендийн нөлөө тийм үү. Тэрнээс болоод чанарын асуудал бол байж болох юм. Тэрнээс биш одоо яг сайн оригинал брэндүүд авч өөртөө хэлгсэн хүмүүс бол харьцангуй гайгүй л гэж би боддог. Тэгэхээр би бол зүгээр л хянаад л яв. Тэрнээс биш заавал 10 жил болоод ахвал гэсэн үг биш. Одоо би сайхан нэг олонний танил хүүхний эмэгтэйгийн яриаг сонсч байсан. Имплант хийлгээд амар жоохон том болцсон. Гэхдээ ингээд одоо ингээд жоохон тэрэн сэтгэл дундуур байна гэдэг ч юм уу. Тэнгүүд нь би бодож байгаа. Тэгээ одоо энэ дахиад жижигрүүлж болдсон болов гэдэг ч юм уу тийм асуудал байна. Имплантыг бол чөлөөтэй аавна. Буцаагаад жижиг хийгээд жижигийг томруулахад бол зүгээр. Томыг жижигрүүлнэ гэдэг чинь асуудал үүсгдэг. Тэгэхээр анханасаа өөрөө хэмжээгээ сонгохдоо маш сайн бодож сонгох хэрэгтэй. Шуналдахгүй л ах хэрэгтэй. Ихэнх эмэгтэйчүүд шуналддаг. Надад хамгийн томыг л хийж. Аль нь надад тохирох хамгийн том бэ гэж асуудаг болохоос биш. Аль нь яг надад гоё натурал харагдах гэж асуудаг нь бол цөөхөн 2 3 эмэгтэй л 10 хүний. Бусдууд нь бол байж болох хамгийн том нь хийе. Нэгэнт би мөнгө зарж 10 хэдэн сая төгрөг өгч байгаа юм чи. Гэдэг байдлаар ханддаг. Тэгээ би ихэнхийнх нь бодлыг өөрчлөхийг хичээдэг. Тэгээд яг л өөртөө таарсан. Хүнд чинь өөрийн потенциал гэж байна шүү дээ. Энэ хавраг өвчнөөс хавраг хүртэлх зай. Тэгээд энэ цэжний хинхэрцгийн хэмжээ, тойрог тэрнээс хамаарат имплантын диаметр тодорхойлогдно. Өөрийнх нь одоо байгаа хөхний эдийн зузаан нөлөөлнө. Энэ бүх зүйлээс үүдээ танд хамгийн тохирох нь энэ байна. Максимум том нь энэ гэж хэлэнгүүт хүмүүст максимум томын дахиад ганц томруулж ил та гэж хөвчлэн хийдэг байхгүй. Би яг танаас яг асуух гэсэн. Хүнд яг тохирсон хэмжээ гэж ямар хэмжээ хэлнэ? Тохирсон хэмжээ гэж одоо биднэрт бол нэг тийм томьёо байдیں۔ За. Тий. Тэр томьёоны давал байх хэвээр. Ер нь л саний тэр нөгөө цэжний хэмжээ юм уу? Тэрэндээ л тохирох хэвээр. Тэрнээс биш та өндөр байлаа гэд томыг хийх гэсэн үг биш. Намхан байлаа гэж жижиг хийх гэсэн үг биш. Таны цэжний хинхэрцэг хаврагны одоо тэр хэмжээ, диаметр ямар юм? Таны өөрийн одоо байгаа хөхний диаметр ямар юм? Намхан ч гэсэн 14 см-ийн диаметртэй хөхтөө эмэгтэй байдаг байхгүй. Өндөр мөртлөө 11 см-ийн диаметртэй эмэгтэй байдаг. Гэтэл би өөрийнх нь хөхний диаметр 11 байхад би 14 хийж болохгүй. Чинь бүр хоорондын зай маань ойртоод ийшээгээ сугруугаа гарч ирээд хачин юм бол. Гэтэл 14 см-ийн диаметртэй хөхтөө хүнд би 12-ыг хийж болохгүй. Гэх мэтээр ингээд тэрийг бодож тооцоолох, хэмжих, зурах нарийн аргууд байдаг. Тэрэнд нь тааруулаад яг танд энэ тохирно гэж олон факторууд нөлөөлнө. Тийм пропорц. Тэгэхээр өөрт тохирох хөх гэж бол байдаг. Тэрийг тодорхойлохын тулд тэрийг би тодорхойлно. Тийм мэржлийн хүмүүс тодорхойлсон тийм. Зөв. Тэр айгуу сонирхолтой санагдаад яг нь хүн чинь өөрийгөө амар голдсон шүү дээ. Гэхдээ миний л зүгээр бодол би яг хөхний гоо сахны одоо мэсцлийн эсрэг хүн биш. Гэхдээ зүгээр л нэг юм хүн заяасан юм байглаасаа л бүх хөхний хэмжээл гоё гэж би боддог байхгүй юу. Тийм. Тэгэхээр шүү дээ өөрт нь зөгцөн л өгдөг шүү дээ. Заавал том хөх гоё биш шүү дээ. Жижиг хөхтэй өөрт нь гоё харагддаг гоё эмэгтэйчүүд зөндөл шүү дээ.
би хүүхний эмч учраас заавал имплантыг рекламд ч гэдэм үү, өмөөрөх ч гэдэм үү тэмцэл байхгүй. За эсвэргээр бүр эсрэгүүцэл те. GBT хийлэг гэдэг юм байхгүй. Энэ бол гоо зүй гоо сайхан гэдэг чи өөрөө айгүй юм олон талт. Тэгээ тухайн хүний өөрийнх нь мэдрэмжээс шалтгаална те. Жишээлбэл одоо надад хөөрхөн харагдаж байгаа хүн манай найзд хөөрхөн харагддаггүй шүү дээ. Тэгэд надад царимуутай харагдаж байгаа хүн манай найзд хөөрхөн харагдаж болно. Яг тэрнтэй адилхан гоо зүйн хэмжүүр стандарт хүн болгонд ондоо учраас тэрэнд нь л тааруулж өгөх нь одоо миний үүрэг болж байгаа байхгүй. Тэгэхээр хүний сонголт бодлыг хүнддэг нь хажуугаар нь рискүүдийн тайлбарлаж өгнө. Тийм л ажил хийх хэрэгтэй юм шиг байна. Би нөгөө нэг таны өмнөх подкастуудад чинь үзэж хаад ер нь бол нөгөө төрөөгүй охтуудад ер нь бол хүүхд хийхийг зөвлөдгөөгээ та ярьжсэн шүү дээ. Тэр ер нь яг яагаад вэ? Тийм тохиолдлууд тийм сүүлийн үед айгүй их орж ирж байна уу? Төрөөгүй охтууд бол хийлгээ гэж орж ирдээ. Яагаад тэгэхээр гол шалтгаан нь л нөгөө миний түрүүний хэлсэн. Чиний хүүхэнд хэр их сүү орохыг мэдгүй. Тэр их дефект үүсхийг чи мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр одоо төртлөө гоё байж байгаа. Төрсний дараа хөгжин дахиад ингээд имплантынхаа гадуур давж унжих эрсдэлтэй. Тэрийг л бодож байгаа гэсэн. Тэр хүний мөнгө цаг хугацааг л хэмнэх гэж хичээж байгаа. Тэрнээс биш хамаагүй муухай болсон ч би дахиад засвалчнаа. Тэгээд тэрнээс өмнө би хэлмээр нэг болно. Тэрнээс ч яг төрөөгүй үедээ имплант хийлгэлээгээд нэг тийм хавдар мадар болох гэдэг ч юм уу. Тэн зүйл бол байхгүй. Би танаас 95 дээрийн ярилцах цаг жоохон өндөрлж явах шиг байна. Дуусчих шиг байна. Гэтэ надаас нэг юм асуулт төрсөн. Хөхний даруулганы тухай. Бид нэр ер нь зарим одоо нөгөө нэг ингэдэж штэ хөхний даруулгагүй дэлхийн нийт өдөр мөдөр гээл те. За бүр ийм пропагандач явдаг. Даруулга зүүх нь хөхний хорт авдар тусгай эрсдлийг нэмэгдүүлдэг гэдэг ч юм уу. Тэгэхээр яг энэ даруулгатай холбоотой яг энэ яриа үний юм уу? Худлаа. Маш тавчхан хариуллаа. Тэр бол хитрхи одоо юм коммершил хүмүүсийн анхаарлыг таатах гэсэн awareness төрүүлж байгаа зүйл. Яг хөхний хавдрын тухай awareness төрүүлж байгаа нь сайн гэж би боддог. Хүмүүсийн нэг анхаарлыг хандуулад нэг өдөр бүгд левчгээ тайлээ энэ гэж байл те. Хүмүүс ч бас нэрээ хөх гэж юм байдаг энэ ч өвддөг гэж нэг awareness авдаг баг. Тэр нь бол болж байна. Гэтэл левчг зүүснээс болоод хавдраар өвдөд байгаа юм байхгүй. Тэр хоёр ямар ч хамаагүй. Хамгийн гол нь яг өөртөө таарсан зөв хэмжээтэй левчг сонгодог байх хэрэгтэй. Хоёрдугаар даруулга нь төмөртэй даруулга зүүж мөхөр энэ ч нухаж халгадаг өвддөг бол төмөрг өгзүүчих хэрэгтэй. Ер нь хөхний даруулганы үүрэг бол спортив л үүрэгтэй. Хөхийг дэмжиж л өгч явах хэрэгтэй. Мөрнөөс дэмжиж. Тэр чинь доошоо ингээ унжаад ивэл яг нэгдүгээр савлгаантай хөдөлгөөнтэй хөдөлгөөн ихтэйцэн болно. Тэгээд тэр нөх халбогч лигаментууд чинь дэлхийн татах хүчний нөлөөгөөр доошоо сунна. Зөвхөн хөхчлөлтгүй бидний нүд жавж ингээ бүгд л одоо ингээ нас ахихээрээр унжиж байгаа шүү дээ. Нэг тэрнтэй адилхан хөхч гэсэн унжин. Тэрнээс жоохон ч гэсэн спорт олж хамгаалж өгч байгаа л зүйл. Тэгээд хоёрдугаар хөхний толгой молгоны хувцсны цаанаас харагдаад ивэл ч бас гоо зүйч гэдэг юм уу тиймэрхүү тал дээр хамгаалж л өгч байгаа байхгүй. Тэрнээс шул даруулга зүгээл хавдар тусаад тэр одоо амар юм гэж байна. Хавдрын эрсдэл миний төрөний хэлсэн юмнууд л байгаа. Тэрнээс шул яг гадны юм юутай бол хамаагүй левчгээ гой левчг зүгээл явж байхгүй гоё шүү дээ. Тэгээд миний урилга хүлээж авсанд маш их баярлалаа. Тэгээд баярлалаа. Манай эмэгтэйчүүд бас охтуудад маш хэрэгтэй зөвлөгөө болж хүрсэн гэж найдаж байна. Тэгээд асуух зүйл ч юм уу дутуу үлдсэн юм сонирхож байгаа юм байвал ирээд уулзч болно, чатаар бичиж болно. Тэг би завгүйсэн ч гэсэн заримдаа хариулна. Цахим фитнес эмчгээд Instagram дээр маш идэвхтэй байдаг. Тэгээд урилга хүлээж авсанд маш их баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За амжилт хүсье. За баярлалаа.